Би өнөөдөр та бүхэнд нэг монгол хүн соёмын талаар юу гэж боддог тухай төлөвлөе. Гэтэл соём буюу симбу гэдэг чинь өөрөө бүтсэн аяндаа бий болсон гэсэн утгатай санскрит үг. Монгол төрийн бэлэгдэл язгуурх байх ёстой. Гадаад юмыг авчгаад орчуулад сууж байгааг би хүлээн зөвшөөрдөггүй. Тэгээч бас шашных. Монголчууд арга билгийг эрхэмлэдэггүй. Энэ үгийг би дахиад автъя. Монголчууд арга билгийг эрхэмлэдэггүй. Гурамсан сэтгэлгээтэй ард түмэн арга билэг хятад энтэг хамаатай. ертөнцийн бүх улсад идеал матер, эсрэг тесрэг, эерэг сөрөг гэх мэтээр хоомсон буюу хоёр олон эсрэгцэл зүйл үзэл санаа байдаг бол монголчууд гурамсан сэтгэлгээтэй 3 онолтой ертөнцийн 3-аас ахуулаад Монголын нууц товчоо их засаг хуйланд баахан 3 байдаг. Юуг 3 гэд байна гэхлээр оюун санаа, матер, ам 3 юм аа. Үгсүггүй. Миний план. Ой, ямар гоцор таахгүй. Найдах. Үгүй өөрчмэн. Тийм ээ. Энэ үг бөөнхий сонсдож байна. Арга билгийг эрхэмлэдэггүй үндэстэн гэж энэ хорвоо дэлхий дээр байхгүй. Зүгээр энэ хүний хэлсэн утга санаа болоос энэ дүрс алдаатай эсрэг тесрэг юм шиг харагдаж байгаагаас шалтгаалж байгаамаа. Тэгэхээр монгол хүний арга билгийг яаж дүрслэх ёстой вэ? Энэ тухай дараагийн ангид өгүүлэх болно.